ээлж дугаарыг үзүүлье. Анх Мингуучингийн үлгэр мэт зарим хүнд санагдаж байсан мянганы зам бодит ажил болон хэрэгжиж Монгол орны 408 зохисыг холбох их зам болон үргэлжилсээр байна. Энэ удаад мянганы замын үргэлжлэл болсон хатаг хужилттай 3 зам ашиглалтанд орлоо. Энэ нь Аранга аймгийн Хануу гүрнээс Халзан бүрэгдээ уул хүртэл мөн хар орноос Цэцэрлэг, Цэцэрлэгээс Цэцүүх нийтдээ 120 гаруй км урт замыг хамарч байна. Эдгээр замыг тавихад улсын төсвөөс 20 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Хануу гүрнээс Халзан бүрэгдээ уул хүртэлх 59.9 км зам нь 2006 оноос хойш яригдж байгаад өнөөдөр инхүү ашиглалтанд орж байгаа байна. Замыг барихад 10 гаруй тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан, харин хар хорноос Цэцэрлэг хүртэлх 29.9 км замыг барихад 7.7 тэрбум төгрөг, мөн их Тамираас Тосон зингэл хүртэлх 37 км замыг барихад 5.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Гэсэн ч энэ зам барих материалын үнэ нь бараг 2 дахин өссөн өнөөд хүрэлцээтэй хэмжээний мөнгө биш юм байна. Тиймээс замын компаниуд шаардлагатай үлдсэн хөрөнгийг нь өөрсдөө гаргасан байна. За 10 гаруй тэрбум төгрөг одоо болж байгаа баг. Гэхдээ энэ бол хуучин үнээр. Одоо энэний цаана бид өшөө асуудал ярих юм бол маш их хэмжээний мөнгөний нэмэлт их усрууд гарсан байгаа. Тэгэхдээ одоо ямар байдлаар шийдэгдэх юм байгаа би одоо хэлж мэдэхгүй байна. Мэдээж хэрэг аж ахуйн нэгж бид аж ахуйн нэгж байгууллагууд ашигын төлөө явдаг. Мэдээж ашиггүй ажилтна гэж байхгүй баг. Тэгэхдээ тэрний төлөө бид зүтгэн. Ийм л асуудлыг одоо хэлмээр. Тэдний өөрсдөөсөө гаргасан хөрөнгийг засгийн газраас гаргаж өгөх тухай асуудлыг ярьж байгаа гэдэг Замтээр барилга хотын байгуулалтын сайд хэлсэн, мөн замын стандартыг шинжилж дахин боловсруулах шаардлага байгаа гэдэг ч мөн хэлж байлаа. Замын стандарт гэж байсан. Одоо яаж өнөөдөр энэ замтай холбоотой асуудлууд чинь өөр бидний тооцоолоогүй юмуд их гарч ирсэн. Жишээ нь уул уурхайг зах зээлд одоо эргэлтэнд оруулъя, энэ Монгол улс ингээд наашин цаашин болгоод энийгээ бол ард дэрэгдээ яа гэдэг шийдвэр гарсан. Ингэнгүүт уул уурхайтай холбоотой тээврүүд гараад ирж. Уул уурхайтай тээвэр гэдэг нь хүнд даацсан машинууд байдаг 40, 50, 60. За одоо зарим газар бол 100-аас 120 тонны даацтай машинууд явж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол машин хэрэглэгчдийн тоо бол эрс ихсэн байж байгаа. Ингээд ирэнгүүт замын асуудал дахиад ирэнгүүт хуучны стандарт нь мөрдөгдөж болохоо байж байгаа. Тэгэхээр зам бол бид нэр одоо яаж яана гэхээр засгийн газраас үр өгсөний дагуу бол оноосоо өмнө энэ стандарттай холбоотой ажлын хэсгүүд байгуулагдаад гарсан байгаа. Хот хоорондын зам, хотын доторх зам, уурхаан зам, уурхаагаас одоо хил рүү чиглэсэн зам гэсэн стандартуудыг гаргаж тавих юм байна. Хар хорноос Цэцэрлэг хот хүртэлх 29.9 км зам, мөн Цэцүүх Цэцэрлэгийн чиглэлийн замыг Алтайн зам компани ашиглалтанд оруулснаач мөн хүлээлгэн өгсөн юм а. Зам барих нэг хэрэг барьсан замыг арчиж тордох учиртайг авто замын газрын дарга энэ хоёр онцлог хэллээ.